Одоо улсын хөрөнгийн мөржийн шалгуурт нийцэн ажилладаг хамгийн тод жишээнүүд бол Rio Tinto компани оюун толгой төсөл болон Energy Resource компани ухаадаг төслүүд юм. Оюун толгой төслийн хувьд Монгол Улсын засгийн газар 34%-ийг эзэмшдэг. Харин үлдсэн 66%-ийг эзэмшдэг Rio Tinto компани нь Нью-Йорк, Австрали, Лондонгийн хөрөнгийн мөржид бүртгэлтэй үндэстэн дамсан уйлархан групп юм. Өнөө яриад байгаа амин чухал шалгууруудыг ханган ажиллах үүрэг хүлээсэн гэсэн үг. Тэгвэл хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулагчид яг хизээд нь ногдол ашиг хүртдэг вэ гэвэл компани ашигтай ажилласан тохиолдолд ногдол ашиг хүлээн авдаг. Тиймээс тухайн компани үйл ажиллагаа явуулахдаа хөрөнгө оруулагчдын хүлээн зөвшөөрсөн зардлуудыг гаргах хэрэгтэй. Үүнд нь тухайн улсад төлөв татвар хураамж, ажилчдын цалин, шаардлагатай тоног төхөөрөмж болон байгаль орчны нөхөн сэргээх зардлуудыг гаргах хэрэгтэй юм. Харин хүлээн зөвшөөрөгдөхгүй буюу аливаа албан тушаалтанд авилга өгөх нь хууль бус бөгөөд хөрөнгө оруулагчдын хүртэх ёстой ногдол ашигаас хулгайлж байгаа хэрэг болно. Хэрвээ ийм зөрчил илэрвэл тухайн компани хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж хөрөнгөний зах зээл дээр ноцтой эрсдэлтэй нүр тулна. Магадгүй шууд дампуурна. Эцэст нь дүгнэж хэлэхэд өнөөдрийн байдлаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын хөрөнгөний биржид бүртгэлтэй компаниудын дунд авилгатай холбоотой хэрэг шүүхийн шийдвэрээр батлагдаагүй байгаа юм. Энэ нь олон улсын хөрөнгөний зах зээлийн хяналт ил тод нээлттэй байдал хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах тогтолцоо манай улсад хэрэгжиж буйг илтгэх үзье.